За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа, хөтөлбөр үргэлжлэн хурц байна. Яг одоо та бүхэндээ хүндтэй зочноо уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн студид маань Rhinos Investment үнэт цаасны компани гүйцэтгэх захирал Цэвэг мэд бидний студид ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За урилгыг маань хүлээн авч ирсэнд их баярлалаа. Энэ их ажлын хажуугаар бас зориод ирсэн бид үнэхээр баярлж байгаа шүү. За энэ удаад бол мэдээж бид бүхэн санхүүгийн мэдлэгийн талаарх мэдээллийг бол үзэгчтэй хүргэх учраас хэдүүлээ сайхан мэдээлэл хүргээд явъя. За ер нь бол их юунд тантай танилцмаар байна. Яг энэ санхүүгийн салбарт ер нь хичнээн жил ажиллаж байгаа. Ер нь яг энэ чиглэлээр туршлага хэр зузаан байна та. Би Солонгост 7 жил суусан. Тэгээд яг Монголын хөрөнгөний зах зээл дээр 17 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд дандаа Солонгосын хөрөнгө оруулалтын үнэ цасны компанид одоо ажиллаж ирсэн. 17 жил энэ шүү дээ. За шууд ярианда орё гэж бодож байна. Хуримтлал за мөнгийг хадгалах гэдэг дээр бол бид бүхэн маш их асуудалтай байдаг тий. Тэгээ хийн хөнгөө яаж хуримтлах вэ яах вэ хөө. За тэгэл зөв зарим нь буруу гээл тий. Олон зүйлийг бас одоо ингэж санал төвшүүлж ярьдаг штэ. Тэгэхээр хадгаламжуу тий бусад бас ямар хуримтлах боломжууд байгаад байна. Түүнээс хэдүүл яриагаа эхлээл яаж байна. За тэгэхээр яг нэг үе бодвол Монголын одоо санхүүгийн зах зээл хөрөнгөний зах зээл дээр одоо мөнгөө удирдах боломжууд нэлээд олон болоод байна л да. Хадгаламж байна тий. Манай зах зээл дээр одоо бонд байна, хувьцаа байна. Тэгэхээр яг нэгэнд одоо гуруулаа санхүүгийн мэдлэгийг олгох хүрээнд энэхүү одоо өглөөний ярилцлага хийж байгаа учраас одоо энэ эхлээд энэ нөгөө тодорхойлтуудаар нэг ингэ задлаа энгийнээр ойлгож байна тийм ээ. За тэгвэл хадгаламж гэхээр юу вэ гэх юм бол одоо энгийнээр ойлгол би хадгаламжинд тавиач одоо мөнгөө өглөө тий. За би 1 сая төгрөг өглөө хадгаламж банк надад 12% хүү өгнө гинэ. Тэгмээд банкны хувьд ямар одоо үүрэг үүсэж байна гэхээр надад эргэн төлөх үүрэг үүсэж байна тий. За тэгэхээр банк гэдэг одоо байгууллага бол хадгаламж гэдэг санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулаад иргэд болон байгууллагуудаас одоо мөнгийг зээлж авч идэг. Шууд бас одоо юм санхүүгийн зах зээлийн харилцаанд оруулж идэг юм байгууллага юм байна. Аж ахуй нэгжүүдтэй тийм ээ. За тэгвэл бонд гэдэг нь юу юм бэ? Тий? Бонд гэдэг нь юу юм бэ гэхээр за гам баяр маань одоо нэг А гэдэг компаниг үйл ажиллагааг явуулдаг байлаа гэж бодъё тий. За тэгэнгүүт за би нэг ийм бизнес хийж байгаамаа. Цэгмэд захирлаа. Манай компани дээр одоо 100 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би судалгааг нь хийж үзээд одоо үнэхээр бизнес төлөвлөгөөг ингээ харсан чинь нэрээ болохоор юм шиг байна. Тэгэхээр нь би за тэгье. Одоо танай компани дээр одоо 18% хүүтэй санхүүгийн бүтээгдэхүүн гаргая гэд түүнийгээ би санал болгох нь хөрөнгө оруулагч нарт. За үүнийг бол одоо бонд гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч болон компани хооронд шууд харилцаа үүсэж байна. Гам баярын мөнгө хаашаа явж байгааг мэдчихээн тийм үү? Үүнийг шууд харилцаа үүсэж байгаа. Үүнийг бол хөрөнгөний зах зээл гэж нэрлэж байгаа. Хөрөнгөний зах зээл дээр гарч байгаа одоо тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнийг бонд гэж нэрлэнэ. Банк санхүүгийн зах зээл дээр гарч байгаа тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнийг хадгаламж гэж нэрлэнэ. Тэ? За банкар бол би миний мөнгө бол одоо хинд цалингийн зээл болоод очсныг би бол сайн мэдэхгүй шүү дээ. Шууд бус харилцаа үүсэж байгаа гэсэн баггүй юу тий. За тэгвэл нөгөө нэг хувьцаа гэж бид нар яриад байдаг тий. За хувьцаа гэдэг нь юу юм бэ гэж. За би нэг шиг хувьцаа худалдаж авлаа гэж одоо нэг компани одоо бүгдээ олон нийтийн телевизээр ярьж байгаа учраас одоо нэг компаниг тухайлан нэр зохиосоо илүү зүгээр жишээ болгоод А гэдэг компани гэж бодъё л та. А компани бол одоо хөрөнгөний бирж дээр хувьцаагаа ингээд хувьцаа нарилчж идэм байна. Бид тэр компани нэг хувьцааг жишээлбэл 1000 төгрөгөөр худалдаж авлаа гэж бодъё. Тэгвэл тэр компани хамгийн том хувьцаа эзэмшигч болон бид хоёр бол адилхан өмчийн эзэн. Тэр компани тийм өмчийн эзэн. Тэгэхээр бид нар хувьцаа гэж болох ёстой вэ гэхээр бид нар бизнес судалдаж авч байгаа юм гэж ойлгох ёстой. Тэр хүн 50% эзэмшиж байгаа. Би 0.100-ны хэдэн хувь эзэмшиж байгаа. Хуваараа ялгаатай ч гэсэн бид хоёр адилхан хувьцаа эзэмшигч. Хувьцаа эзэмшигчдийн цаана юу гэж би өмчийн эзэн болоод байна л гэсэн санаа яваад шин. Тийм бааз би бизнес судалдаж авсан байна. Бонд хадгаламжинд бол би бизнес судалдаж аваагүй. Би тэнд мөнгөө зээлээд тогтмол өгөөж би авна гэдэг амлалт бид хоёрын хооронд зөвхөн үр төлбөрийн харилцаа л үүсэж шүү дээ. Би хадгалуулж чинь би бонд эзэмсэж чинь тэр компани надад өгсдөө банк надад өгсдөө. Зөв тий. За ийм харилцаа үүсэж байгаа. За тэгэхээр нэг үе бодвол нөгөө манай одоо нөгөө шууд харилцаа үүсэж байгаа энэ хөрөнгөний зах зээл дээр маань харьцангуй олон бүтээгдэхүүн гараад ирсэн байна тий. Сүүлийн үед одоо
бонд бол нэлээд их дэлгэрч гин. Тэгээд хувьцаач гэсэндээ одоо манай Монгол Улсын засгийн газар бол сүүлийн одоо 4-5 жил маш идэвхтэй ажилласны үр дүнд яасан гэхээр манай топ банкуд одоо хувьцаагаа хөрөнгөний биржээр арилж алж байгаа тийм. За бидний аав ээжүүд бол одоо бид банкны ашигаас хүртэх буюу банкны эзэнтэй адилхан хамтдаа одоо өмчийн эзэн болох боломж байгаагүй байх нь шүү дээ. Тэнгүүд сүүлийн хэдэн жил энэ бий болж байна. Одоо яг нэг дээр үеэс ч гэх юм уу ер нь бол яг хадгаламж нь хамгийн найдвартай л гэж боддог. Зарим нь ч одоо бодсоор л байгаа х тий. Хүмүүсийг харангуй сүүлийн үед бас одоо нөгөө хувьцаа болон бонд ч гэдэг юм уу тий төдийлэн сайн мэдэхгүй байгаа учраас за тал хувийн ч гэдэг юм уу тий тал хувийн бас мэдээд гадарлаа судлаад хэлсэн бай тий тал хувийн одоо нөгөө юм үнэт идэл авъя ч гэдэг юм уу тий үл хөдлөх авъя ч гэдэг юм уу тий энэ нь одоо яг хадгаламж тий яг энэ тал дээр ямар юм болоо. За тэгэхээр одоо мэдээч хэрэг одоо үл хөдлөх хөрөнгөч гэсэндээ үнэт эдлэлч гэсэндээ хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл байж болно тийм үү. Гэхдээ хизээ юунд вэ гэдэг юм дандаа байгаа. Хизээ юунд вэ? За түүнээс гадна би одоо ингээд яг олон нийтийн мэдээж хэрэг телевизээр ингээд ярьж байгаа гэдэг утгаараа дөрөв нөгөө нэг одоо хөрөнгө оруулалтын бүх хэрэгслүүд дээр тодорхой хэмжээний өөр өөр их нэрсэлт байгаа штэ тий. Түүний талаараас ярих гэж бодлоо л да тий. За жишээлбэл хадгаламж гэдэг бүтээгдэхүүн байлаа гэж үү тий. Тэнгүүд хадгаламж гэдэг бүтээгдэхүүн дээр Монгол Улсын хэмжээнд хадгаламжийн даатгалын корпорац гэж байдаг. Нэг банк жишээлбэл одоо эрсдэл учирлаа, дампуурлаа гэж бодох юм бол хадгаламжийн даатгалын корпорац бол нэг иргэний 20 сая төгрөгийг даатгаж өгдөг байна. Түүнээс дээшх нь бол эрсдэлтэй байгаа нь шүү дээ тийм үү. За түүнтэй адилхан бонд гэдэг дээр ямар эрсдэл үүсч болох вэ гэхээр нөгөө компани маань миний мөнгийг авчаад үндсэн үйл ажиллагаа нь үнэхээр яваад төлж чадах юм уу эсвэл төлж чадахгүй байх юм уу гэдэг эрсдэл байх нь шүү дээ. Иргэн төлөлтийн эрсдэл байх нь. Хувьцаан дээр тэгвэл ямар эрсдлүүд байж болох вэ? За унах ч гэдэг юм тий. Тэр эрсдэл орно шүү дээ тий. За тэгвэл хувьцаа гэдэг бол ер нь бол урт хугацаанд миний хөрөнгө оруулалтын хэрэгсэл байх хэвээр урт хугацааны одоо хөрөнгө оруулалтын хэрэгсэл ахгүй. Тэгэхээр урт хугацааны хэрэгсэл гэж үзэхээрээ яг үгээр би урт хугацаанд энэ одоо хувьцаанд би тогтмол хөрөнгө оруулалтыг шийдсэн байгаа юм шүү дээ тий. Тэгвэл би хинтээ нэг завинд сууж байгаа мэдэх хэвээр. Хинтээ би өмчийн эзэн болж байгаа мэдэх хэвээр. За үүнийг манад одоо зах зээл дээр юу гэж нэрлэдэг вэ гэхээр засаглал гэж ярьдаг. Монгол Улсын одоо Монгол Улс бол өөрөө маш эрсдэлтэй улс шүү дээ. Улс төрийн эрсдэл өндөртэй, зохицуулалтын эрсдэл өндөртэй, валютын анхны эрсдэл өндөртэй тий. Тэгээ бид нар дандаа юмнуудаа импортоор маш их импортод хамаарсан улс. За тэнгууд яг манай зах зээл рүү ороод компани түвшинд аваад үзэх юм бол засаглалын эрсдэл хамгийн өндөр гэж би харж байгаа. Тэгээ дараа нь хөрвөх чадвар эрсдэл. За засаглалын эрсдэл нь хамгийн чухал нь юу юм бэ гэхээр жишээлбэл одоо хувьцаа эзэмшигчд гэд ярьж штэ. Тэнгууд энэ хувьцаа эзэмшигчдийн одоо нэг компани дээр жишээлбэл хамгийн том хувьцаа эзэмшигч нь 67% эзэмшиж байгаа юм бол бид нар энийг дийлэнх олонх гэж ярьдаг. Компани тухай хуулиараа. За 51% эзэмшиж ивэл олонх гэж ярьдаг. Тэгвэл нэг компани би хувьцааг авахгүйсэн чинь тэр компани одоо төвлөрөл маш өндөр буюу нэг одоо хүн одоо 67-аас дээш хувь эзэмшиж байгаа юм бол тэр хүн тангаараа бүх шийдвэрийг гаргах боломжтой байх юм. Тэгэхээр би тэр компани одоо тэр одоо 67-аас дээш эзэмшиж байгаа хүнээс маш хамааралтай болж байгаа засаглалын эрсдэлтэй. Тэгэхээр би урт хугацаанд авах гээд байдаг. Гэтэл засаглалын эрсдэлтэй хувьцаа эзэмшдгийн төвлөрөл өндөртэй байх юм бол миний хувьд болгоомжлол үүсэж байгаа байхгүй. Оо энэ ч одоо тий нэг хүнээс хамааралтай, нэг гэр бүлээс хамааралтай компани биш үү гэдэг эрсдэл үүсэж байна. Энэ бол Монгол Улсын хэмжээнд хамгийн том эрсдэл байж байна. Хоёрдугаарт нь нөгөө нэг засаглал дотроо төлөөлөл удирдах зөвлөл гэдэг байдаг. За энэ нь юу вэ гэхээр одоо жижиг хувьцаа эзэмшнэр одоо бүгдээр хувьцаа эзэмшнэр өдөр болгон хуралдаатай чадахгүй шүү дээ. Тий? За тэнгуү чинь хувьцаа эзэмшнэраас ингээд сонгогдсон төлөөлөл удирдах зөвлөлийн бүтэц гэж байдаг. Энэ дотор нь жижиг хувьцаа эзэмшдэг эрх ашигыг хамгаалах хараат бус гишүүд гэж байна. За тэгэнгүүт нь хараат гишүүд буюу компанитай тодорхой хэмжээний одоо хамаарал бүх этгээдгүүд байдаг. Тэгвэл энэ хараат бус гишүүд нь үнэхээр мэдлэг чадвартай бөгөөд жижиг хувьцаа эзэмшигч миний эрх ашигыг хамгаалах хүмүүс байгаа мó гэдэг аягүй чухал. Гэтэл хараат гишүүд нь бас яах вэ? Тэ? Дотроо одоо аав ээж хөрхөнбэрг ингээд сууж байгаа мó эсвэл хараат гишүүд нь ч гэсэндээ мэдлэг чадвар бүхий хүмүүс байгаа мó гэдэг нь чухал. Яа тэлэр миний эрх ашиг тэнд хамгаалагдаж байна уу гэдэг чухал аахгүй. Энэ компани хувьцаа эзэмшигч нь намайг бодож байгаа мó? Энэ компани төлөөлөл удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчтэй бодож байгаа мó? Тэдний эрх ашиг хамгаалсан шийдвэр гаргаж байна уу гэдэг. Бид нар яагаад тэгэхээр тэр шийдвэр гаргах эрхийг тэд нарт өгчөөд байгаа байхгүй. Төлөөлөл удирдах
зөвлөл гэдэг ингээд сонгож чаддаг шүү дээ тий. За түүний дараа бол мэдээж хэрэг одоо гүйцэтгэх удирдлага нь үнэхээр юм чадвартай байсан юм уу үгүй мүү гэдэг бас чухал. Одоо энэний ялангуяа дэлхийд даяар одоо хиймэл оюун ухаан тий ингээд хөгжснөөр зарим бизнес байхгүй ч гэж магадгүй болчиход байна шүү дээ тий. Тэгвэл энэ цаг үеийг мэдрээд одоо менежментийн баг үнэхээр ур чадвартай ажиллаж байгаа мó гэдэг чинь маш чухал байхгүй тий. Уламжлалаараа л явжсэн чинь хажуугаар нь технологи хөгжөөл ингээд гараад ирэхээ үүсэхгүй шүү дээ тий. За тэгээд манай компаниудад хамгийн чухал юм бол бас юу вэ гэхээр би хэлмээр байдаг зүйл нь бол энэ хөрөнгө оруулагч болон одоо үн цасны компани тий. Тэгээд энэ компани эдрийн хооронд ингээд нэг ярддаг хэл байгаа байхгүй хоорондоо тий ярддаг хэл нь юу вэ гэхээр санхүүгийн тайлан гадаадын хөрөнгө оруулагч гэсэндээ манай Монголын компанид хөрөнгө оруулах уугүй юу гэдгийг харахтаа санхүүгийн тайлан гэнэглээ харна шүү дээ. Тэгэхээр энэ санхүүгийн тайлан үнэн зөв үү гэдэг маш чухал. Алдагдaltaй юу, ашигтай юу гэдэг бол дараагийн асуудал байгаа байхгүй. Одоо жишээл алдагдaltaй мөртлөө ирээдүйд технологийн хүчээр томрох компани бас байж болно. Өнөөдөр алдагдaltaй ч гэсэн тийм. Гэтэл ашигтай гэд тавьсан мөртлөө аудитын тайлан дараа нь худлаа байх юм бол би түүнд итгэх хөрөнгө оруулсан шин. Тэр тайлан дээр нь итгээд баахан одоо манай үн цасны компани шиг компаниуд дүн шинжилгээ хийцэн штэ. Тэгсэн чинь үндсэн нөгөө хараад байсан материал маань үнэн биш байвал яах вэ? Тэгэхээр энэ нөгөө нэг аудитын тайлан үнэн зөв байхын тулд тэр аудитны тайлан хэн хийсэн бэ гэдэг юм. Ямар аудитын компани хийсэн бэ гэдэг аюул чухал. Тэгэхээр тэрийг бид нар нөгөө нэг одоо дэлхийн 4 том гэж байдаг. Тэгээд 5 дахь 6 дахь гэж байдаг хгүй. Тэнгүүд нэг олон улсын одоо компанитай хамтарсан Монгол компаниуд бас байдаг. Ийм одоо чадварлаг аудитын компани хийсэн мүү хийгээгүй мүү гэдэг нь бид нар тухайн тайланд итгэх итгэхгүй одоо үндэслэл болно. Тэгээд засаглал сайтан компани байх юм бол яах вэ? Нөгөө чинь төлөөлөл удирдах зөвлөн ч гэсэндээ засаглал сайтай юм чинь хувьцаа эзэмшдгийг юугаар хангах хэрэгтэй гэвэл мэдээллээр хангах хэрэгтэй. Бид мэдээллийг нь авч явах хэрэгтэй шүү дээ. Нэг хөрөнгө оруулсан юм чинь, би бизнесийн хөдөлтөд авсан юм чинь. Тэр утгаараа манай улсын хувьд бол засаглалын эрсдэл хамгийн чухал. Тэгэхээр энэ бүгдийг за бид нэр одоо судлаж одоо чадахгүй ч байдаг юм уу те? Судлахыг хүсдэггүй ч байдаг юм уу те? Одоо ингээ хувьцаа авчмаар байдаг. Гэхдээ яг юуг яах цаатахыг мэдэхгүй байгаа тохиолдолд таны компаниг зорж очиод энийг одоо асууж болно гэсэн үг юм тийм үү? Одоо яг түрүү ярьж байхад бол за энэ аудитыг би ингэж шалгаад ингэж бол байхгүй байна. Тэгэхээр одоо яг мэргэжлийн хүнд хандаад тэрийг шалгуулад би одоо цаашдаа ямар зорилготой байгаа, юунд зориулж байгаа нь тий, яаж хадгалаад өсгөмөр байгаа нь тий, тэрийг бол яг мэргэжлийн хүмүүсээс асуух хэрэгтэй юм байна гэдгийг ойлгочихлоо тий. Тэгэхээр энэ үн цасны компаниуд гэж байгаа. Үн цасны компаниудын шинжээчдийн баг нь байнгын шинжилгээ хийгээд байж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр та нарын өмнө одоо хөрөнгө оруулагч нартай зориулаад бид бол засаглалаар нь аудитаар нь бизнесийн үйл ажиллагаагаар нь тэр ирээдүйд өсөн төлөх боломжоор нь энэ компанийг санал болгож байгаамаа гэдэг бид нар ингээд санал болгодог байх нь шүү дээ. За тэгээд хувьцаа чинь дотроо маш олон шинж чанартай өсөлтийн хувьцаа гэж байна, ноглоо шиг сайн өгдөг хувьцаа гэж байна гэх мэт зөндөө олон одоо үн чанартай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөх хөрөнгө оруулагчид гэсэндээ зан чанар нь ингээ өөр өөр байгаа штэ. Би иймийг сонирхож байгаа гэдэг. Тэгээд түүнд нь тохирсон хувьцааг нь бас санал болгох нь чухал. За бид нар бол яг бондо хадгаламж гэдэл хувьцаа гэдэл ярьлаа тий. Ер нь бол нэлийн дээгүүр ярьлаа тий. Одоо яг ингээд оочлаа. За ер нь санхүүгийн мэдлэг гэж яг юу гэлээд энэ санхүүгийн мэдлэгтэй байснаар хүмүүс яг тэр яг өөрт яг хэр юм ашигтайч байдیں۔ Гэдэг юм уу тий. Тэрийг заавал эзэмших ёстой ч байд юм уу. Тэр тал руугаа идэл бас нэг хөрвж орой. Тий. Би одоо нөгөө нэг ингээд одоо манайхыг зориод ирсэн харилцагч нартайгаа ингэж асуудаг байхгүй юу? Бид нар одоо нэг гэртээ ингээд нэг тоног төхөөрөмж худалдаж авлаа гэж бодъё л да. Цоошин тоног төхөөрөмж худалдаж аваад түүний зааврыг нь уншихгүйгээр одоо хэрэглэх юм бол юу болох вэ гэж тий. Тэгэл буруу анхнаасаа буруу ашиглаад гэх юм бол тэгээд тэр удаан эдэлж чадах уу тий тэр тоног төхөөрөмжийг тэгэхээр эвдрэх магадлал маш өндөр. Тэгэхээр альва зүйлийн заавартай танилцах маш чухал тий. Тэгээ түүнтэй адилхан бид мөнгөний заавартай танилцах хэрэгтэй, суралцах хэрэгтэй. Бид нар мөнгөний зааврыг хизээд сонирхож үзэж байгаагүй мөртлөө түүнийг сонирхгүйгээр зүгээр шууд хэрэглээ явчихдаг тий. Тэгээд ахаар чи яаж хөрөмжлөл гаргаа нэг олохгүй хаадаг штэ. Тий. Тэгэхээр яг хөө мөнгө өөрөө яаж ажилт юм бэ гэдгийг бид нар зайлшгүй цаг гаргаж ингээд сурах хэрэгтэй байгаад байна л да тий. За тэгэхээр яг хөө одоо энгийн түвшинд аваад үзэх юм бол ингээд манай ерөн нийтлэг байдлаар нь бид нар одоо нэг
өдөр тутмынхаа мөнгөтэй харьцаж байгаа харилцаан дээр нэг хідэн зүйлийг нэг жоохон байрын солих хэрэгцээтэй байгаад байдаг. За хамгийн эхлээд яв гэхээр бид нар ингэдэж штэ. За ингээд нэг орлого олж ирлээ тий. Тэнгүүд нь энийг зарцуулна, тэрийг зарцуулна ингээд төлөвлөсөн байжснаа үлдвэл за хардгалын хуримтлуулыг гингүүд үлддэггүй. Тий. Тэнгүүд яах вэ гэхээр энэний байрыг солиод эхлээд өөртөө төлье гэдэг нэг 100,000 төгрөг байсан хамаагүй 50,000 төгрөг байсан хамаагүй эхлээд сахилга батыг бий болгочоод үлсэндээ би багтаж амьдрий гэж байгаа байхгүй. Тэгвэл үлсэндээ багтаж амьдрий гэхэд тэгэхэр чинь хүрхгүй штэ. Тэгвэл зардал руугаа ороод өөртөө ажиллая, өргөтөөгөө ажиллая те. Эсвэл орлогоо нэмээ залуу хүн байх тусмаа боломж маш өндөр байгаа байхгүй юу? Одоо бидний одоо нөгөө нэг одоо залуу байх тусмаа ямар боломж байна вэ гэхээр өөртөө ажиллах боломж нь илүү байгаа даа штэ. Тэр тусмаа яах вэ гэхээр тэр өөртөө ажиллах мөнгөө эхлээ бэлтжээд тийм үү? Дараа нь хэрэглээндээ багтаж зохицуулж амьдрах юм уу? Орлогоо нэмэхээр бодох хэрэгтэй. Дээрэс нь бас нөгөө за ингээд олон улсад нэг ийм хөрөнгө оруулагч нарын одоо мөнгө ер нь ямар хуу хэд хэдэн хувиар хаашаа байрсан байдаг вэ гэх ингээд судалгаа байдаг. За ингээд одоо $100,000 буюу Монгол мөнгөөр бодвол 360 сая төгрөгтэй хүмүүс ямар хуу байдیں۔ За $1 сая буюу 3.6 тэрбум төгрөгтэй хүмүүс ямар хуу байдیں ингээд багц байдаг. За ингээд судалгаа яадаг. Тэгвэл одоо ер нь бол ингээд зорж байгаа нь бид нар те нэлээд өндөр дүнлэг ингээд зорж илаа гэж бодох юм бол за 3.6 тэрбумтай хүмүүс ингээ аваад үзэхээр юу байна гэхээр нэг 27% нь үл хөдлөх хөрөнгө те дахиад нэг 21% нь одоо бонд дахиад нэг 22-3% нь одоо хувьцаа дахиад 20 үлдсэн 20 хэдэн хувь нь одоо хадгаламж тэгснээр нэг 5% нь нөгөө алтан дээр байгаа байхгүй олон улсад. За яагаад ингэж байна гэхээр энэ эдийн засаг чи өөрөө ингээ мөчлөгтэй ингээ дээшээ доошоо ингээ болж байгаа штэ. Түүнтэй адилхан үйл хөдлөх хөрөнгийн зах зээл, хувьцааны зах зээл, бондын зах зээл чинь өөрөө бас ингээ өсөж уруудж идэг. Гэтэл хүн өөрөө мөнгөө тэнцвэртэй ингээд өгөөжтэй байлгамаар байгаа байхгүй юу? Тэгэхээр тэнцвэртэйгээр ингээ хуваарлах шаардлага үүсэж байна да. Тэ? Гэтэл манайхан дийлэнх нь мөнгө нь яаж байрсан байна вэ гэхээр 80-90% нь ингээд нэг үйл хөдлөх хөрөнгө үлдэгдэл нь ингээ жоохон ингээд хадгаламж руу тэгснээ ингээд нөгөө нэг яг өөрийнх нь төлөө ажиллах нөх хувьцаа бонд нь байхгүй байх жишээ нь. Тэгэхээр бид нар тэнцвэртэй байдлыг бий болгохын тулд одоо жоохон хувьцаа бонд руу хөрөнгө оруулалт хийж эхлээд энэ нөгөө харьцаагаа харж явж явах хэрэгтэй гэсэн. Ер нь заавалчгүй тийм одоо хувьцаа бонд хадгаламж гэдэг одоо эдгээр зүйлсүүд байгаа даа шүү дээ тийм. Эдрийг заавалчгүй зэрэг ингэж хэрэгжүүлэх ёстой юм. Ер нь бол нөгөө хэрэгжүүлэх гэхээсээ илүү миний ингээд нөгөө хөдөлмөрлөнгөө олж байгаа мөнгө надтай хамт ажиллаа явж явах хэрэгтэй байгаа. Миний төлөө л ажиллаа явж явах хэрэгтэй байхгүй. Тэнгүүд өөрийнхөө төлөө ажилуулах, бизнесийг ажилуулах хамгийн сонгодог арга бол зөв хувьцаагаа авах явдал. Тэр компанийг би өөрийнхөө төлөө ажилуулад байна гэсэн үг шүү дээ. Тэ? За нэг банк байлаа гэж бодъё те. Сайн засаглалтай банкны хувьцааг би авчих юм бол тэр банкны хамт олныг би өөрийнхөө мөнгөний төлөө ажилуулад би энд үндсэн ажиллаа хийгээ яваад байна гэсэн санаа ахгүй. Ойлгож байна тий. За тэгвэл бонд ах юм бол би сайн компани одоо бондыг судалж агаад ингээ авсан байх юм бол тэр компани яг нөгөөхөө төлөх гээд миний мөнгөний төлөө ажиллаж байгаа юм байна шүү дээ. Би энд үндсэн ажиллаа хийгээ явж байгаа. Хадгаламж гэсэн адилхан ойлголт шүү дээ. Би нэг банкнд аваачаад одоо мөнгө өглөх юм тэр банк сайн үйл ажиллагаа сайн явуулаад миний хадгаламжийг надад эргэн төлөх үүргээ гүйцэтгэх ёстой. Тэгээд бас нөгөө би зүгээр нийтлэг хүмүүст ингээ хэлмээр агаад байдаг юм нь хадгаламж түрүүн хэлсэнтэй гамбар юм маань ингээд бидний хамгийн сайн мэддэг бүтээгдэхүүн бол хадгаламж байна гэх. Гэтэл ингээд иргэд одоо ингээд хараад байхад хадгаламжаа сонгохдоо хамгийн өндөр хүүтэй хадгаламж аль банкнд байна надад зөвлөөд өгөөч ингээ хоорондоо асуугаад идэм билээ. За энэ нь тэгэхээр юу гэсэн утгатай вэ гэдэг юм бол миний мөнгө хамгийн амархан хурдан эрсдэх боломжтой хөрөнгө оруулалт хаана байна вэ гэж хайж байгаатай адилхан байхгүй. Хадгаламж ингээд нөгөө сайн банкуудын те одоо топ банкуудын ингээ хадгаламжийн хүүгээд дундаж нэг хүү тогтцсон байгаа шүү дээ. Энд чи юу вэ гэхээр энэ төвшөнд одоо хадгалахад бид эрсдэлгүй гэж үзэж байна гэдэг нэг хүү тогтцсон байна да. Түүнээс өндөр хүүгээр танаас одоо хадгаламж татаад байна гэдэг чинь тэр дайны эрсдэл байгаа гэсэн үг байхгүй. Тэнгүүд тэрийг би хайгаа яваад байна гэдэг чинь миний мөнгө хамгийн хурдан эрсдэх боломж хаана байна гэж би хайж байгаатай адилхан баггүй юу. Тэгэхээр богино хугацааны одоо миний одоо амьдралын хэрэгцээг хангах хэрэгтэй хадгаламж богино хугацааны энэ санхүүгийн хэрэгслээ би хамгийн өндөр эрсдэлтэй банкнд нь авч хийгээд байж болохгүй гэсэн санаа. Тийм. Цалингаас цалингийн хооронд за явдаг хүмүүс ч гэдэг юм. За ер нь яг ингээд сүүлийн яг ярианаас ингээд сонсох хадгаламж, бонд
одоо хувьцаа зэргийг ямар хүмүүс авах хэрэгтэй, авч чадах юм те. Одоо яг цалингаас цалингийн хооронд явж байгаа хүмүүс яг энэ зэрэглэлийн одоо бонд хувьцаа руу орж чадах юм уу те. За яг хадгаламжийг бол үүсгээд явж иж болж байна те. Таны төрийн хэлснээр өөртөө ингээд нэг 100 сая төгрөг төрүүлээд хадгалж болж байгаа юм байна те. Тэгвэл хувьцаа бонд руу бид нар орох боломжтой юм уу? Энэ нь зөвхөн хувьцаа бонд гэдэг нь зөвхөн яг мөнгөтэй хүмүүсийн л оролцдог тоглоом юм уу те. Тий, нэгдүгээр нөгөө нэг би хувьцаа ч нөө бизнес би худалдаад авсан гэж байгаа шүү дээ тий. Тэгээ бизнесээ би нэг өдөр нэг өдөр хаагаад байгаа бол тэр бизнес хөл төрө босгохтой адилхан хувьцаа гэдэг бол тоглоом биш тий. Бизнес худалдаад авсан байхгүй. Тэгэхээр анханасаа нөгөө засаглал сайтай хувьцаагаа нөгөө би урт хугацаанд хамтдаа нэг завинд суунаа гэд худалдаж авах хэрэгтэй гэдэг зарчмаа мөрдлөг болгоно. Дээрэс нь хувьцаа гэдэг бол бидний амьдралаас ерөөсөө хол зүйл биш. Одоо Монголын хөрөнгөний бирж дээр арилжаалж байгаа хувьцаанууд жишээлбэл одоо хөрөнгөний биржийн өөрийнх нь хувьцаа 320 төгрөг байгаа байхгүй юу? Тий. Тэгвэл одоо Ганбаяр маань 300-400 төгрөгтэй байхад л 10 шиг хөрөнгөний биржийн хувьцаа авах нь шүү дээ. Тийм үү? Нэгэ зуршил олох ёстой л гэдэг. 100,000 төгрөг гэвэл зүгээр хувьцаанд л хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн. За тий. Хаан банкны хувьцаа 1320 төгрөгтэй байна. Тийм үү? Апу компани хувьцаа 950 төгрөгтэй байна. Хол зүйл биш. Бонд бол яг нэг ширхэг ингээд нөгөө нэгжийн үнэ нь 100,000 төгрөг гэж байдаг. За би сая төгрөгтэй 10 шиг бонд авах нь шүү дээ тий. Тэгэхээр хол зүйл бол биш. Бидний амьдралтай маш ойрхон зүйл. Заримдаа бид нар нөгөө хадгаламж очоод би хадгаламжинд магадгүй би 1500 төгрөгийн хадгаламж нэгсэн юм аа гэдэг юм бол жоохон сонин шүү дээ тий. Тэгэл би 1500-ны шиг хувьцаа авч болдог байна шүү дээ. Тэгэхээр бидний өнөөдөр одоо хөрөнгөний зах зээл одоо санхүүгийн боловсрол бидний одоо нийтлэг байдлаараа баг тусмаа хөрөнгөний зах зээлийн хөгжил манайх айгүй ихэнх шатантай явж байгаа байхгүй. Тэгэнгүүт их одоо энэ шатан дээр байгаа дээр нь бид нар хөрөнгөний зах зээлийн хөгжилтэй хамт одоо өөрийнхөө мөнгийг олсон орлогоо өөрхөн төлөө ажиллах боломж нь хөрөнгөний зах зээлд эрт орох явдал байхгүй тий. Тий. Ер нь бол ярил ойлгогдож байна. Маш их тийм ер нь бол сайн ойлголоо. Гол нь одоо энэ бүх судалгааг бас одоо тэр бүрчлээ хийж байж чадахгүй бол үнэт цаасны компани дээр очиод зүгээр одоо нэг мэрэгжлийн хүнтэй сайхан ярилцаад тий өөрөө би яах вэ би яг юунаас эхлэх ёстой вэ гэдгийг л нэг асуучихмаар юм байна. Тэгээ бидний ярилцах хугацаа харамсалтай ингээд дуусчихлаа. Нэвтрүүлгийн төгсгөлд бас гоё ивент хийж байгаа тий. Ивентийн талаар бас мэдээлэл өгөөд басна гэж бодож байна. Эмэгтэйчүүдтэй зориулаад ивент хийж байгаа. За ивентэд оролцох хүмүүсийн тоо ингээд дүүрчихсэн тий. Аль хэзээ ингээд дүүрсэн байсан. Эрэгтэйчүүдийг маань одоо яах ч байгаа хэлээ. Тэр талаар асуугаад бас яриаг өндөрлөе гэж бодож байна. Тийм бид нөгөө нэг одоо улс орны аливаа улс орны нөгөө нэг одоо санхүүгийн суурь боловсролыг нэмэгдүүлэхэд эмэгтэйчүүдийн нөгөө санхүүгийн боловсрол өндөр байх айгүй чухал. Тийм учраас бид нар 5 сарын 16-нд ингээд нээлттэй олон нийтийн телевизтэй хамтраад ингээд хийж байгаа. За үүний дараагаар бол бас нөгөө эрэгтэйчүүдэд зориулаад 6 сарын ихээр ингээд хийж байгаа. За яагаад вэ ингээд салгаж хийгээд байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр нөгөө нэг эмэгтэй эрэгтэй хүмүүсийн мөнгөнд хандах хандлага ер нь олвол жоохон ингээд нөө арай өөр ажилтдаг байгаа байхгүй юу? Эмэгтэйчүүд жоох үрлэгэн байна уу? Яг хоо бид одоо жишээлбэл эмэгтэй хүмүүс ингээд та ингээд нэг 20,000 төгрөгийн онлайн шопинг дээ одоо ингээд хизээ нэг цагт хэрэг болох байх гэсэн зүйл ингээ аваад байгаа энэ явдал чинь ингээ таны нөө сардаа 100,000 200,000 хийж чадахгүй үндсэн суурчин болоод байгаамаа гэх ингээ хэлэхээр ойлгогдож байгаа байхгүй. Гэтэл би эрэгтэй хүмүүстэйгээ яг ингээд өдөр болгоны нэг жоохон пивний мөнгө гэдээ ярих юм бол юу хэ гэхээр энийг өгүүлж байгаа юм шиг сонсогдох магадaltaй. Тэгэхээр маш өөрөөр ингээд нөгөө нэг ажилтдаг мөнгөнд ханддаг хандлага нь өөр байгаа байхгүй. Тэгэхээр яг тэдэндээ зориулсан байдлаар бид нар ингээд бас төлөвлөд ажиллаж байгаа. 6 сарын ихээр эрэгтэйчүүдээ 6 сарын 6-нд 6-нд бүр тодорхой болсноо тий. Хүний тоогоо бол бас нэлээд өргөн авч хэлцээрээ бодсож үзээрэй байгаа шүү. Ер нь яг залуучууд бол яг бидний үеийн залуучууд бол яг энэ санхүүгийн энэ мэдлэг боловсрал гэдэг зүйлийг бол маш чухал болсон юм шиг санагддаг. Ер нь бас яг энэ тал дээр бүр анхаарч те хүмүүс тэр очиж ингэ зөвлөгөө авч гэдэг бол тань дээр ч гэсэн залуучууд л их хөвчлээ очиж байгаа гэж найдаж чинь те. Тий. Лөхөөдөө яг эрэгтэй эмэгтэй тэгээд ер нь гэр бүлэрээ гэдэг ер нь янз бүр байгаа. Үүнд бол би маш их баяртай байгаа. Яагаад гэвэл өнөөдөр бид нар анхаарал тавьснараа ирээдүйд нөө еврейчүүд гэж ярьдаг шүү дээ тий. Тийм бас болох боломжтой байгаа. За танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд 6 сарын 6-нд болох тэр эрэгтэйчүүдийн сургалтын дээр бас очоосоо гэж бодож байна. Одоо эмэгтэйчүүд дээр нэг тасарчих шиг боллоо тий. Тэгэхээр дараагийн бас сургалтаа зохион байгуулах болоо гэж бодож байна. Тэгээд тэр үед ч гэсэн хэдүүлээ дахиад уулзгаалаа гэж найдаж байна. За маш их баярлалаа. Өнөөдрийн зочноор Rhinos Investment үнэт цаасны компани гүйцэтгэгч захирал Цэвэг Мэд оролцлоо. За хамтаас үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн дээр өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа ирэх уулзлаа. Тэр баяртай.